79 дэх жилдээ зохиогдож байгаа тэмцээнд Монгол улс зөвхөн 18 дахь л орж штэ. 79 жилийн турш удаага л оролцож штэ. Дахиад цаана бүтэн 60 жил хоцорсон байсан байгаа. Тийм байна тий. Тэгэхэд тэр дэлхийд очиж бид хүн Монгол хүн ямар ур чадвартай, ямар их IQ-тэй байд юм бэ, төсөв төвчээртэй байд юм бэ гэдгийг харуулж чадж ин монголчууд сүулт орж ирээд үнэхээр гайхалтай байна гэдэг. Сайн мэцэнэ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Радио Кафе нэвтрүүлэг шин дугаараа хүрэхэд бэлэн болж байна. За радио Кафе нэвтрүүлгээ бид даваа гараг болгонд сонсогч үзэгч та бүхэндээ хүргэдэг. Салбартаа манлайлж байгаа залуусын төлөөлөлтөд хамтдаа уулзаж тэдний хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлээс нь хуваалцдаг. Тэгэхээр өнөөдөр бас нэгэн онцлогтой зочдыг бид эфиртээ урьсан. За зочноо танилцуулгаасаа өмнө эхлээд үзэгч сонсогч та бүхэнд бас бяцхан мэдээллийг дуулгая. Франц улсын Парис хотноо 9-р сарын 13-наас 16-ны өдөр буюу 3 өдрийн хугацаанд 79 дахь удаагийн дэлхийн үс засалд гоо сайхны авраг шалгаруулах тэмцээн болсон. За өөрөөр хэлэх юм бол энэ салбарынхны хувьд энэ бол хамгийн том олимп гэж нэрлэгддэг. За тэмцээнд манай улсын болоод за Алтан гар холбооны шгшээ баг тамирчид маш амжилттай оролцоод ирсэн. За тэгэд алтан цам эзэд болсон юм аа. За өвчин мэдээг энэ мэрэгжил урлагийг одоо гараараа бүтээдэг. Дээрээс нь хийсвэр одоо санааг бодит болгодог. Ямар ч хүнийг хамгийн үзэсгэлэнтэй, сайхан харагдуулдаг хамгийн одоо юм чухал мэрэгжил юм болоо гэж хувьдаа боддог. Тэгэхээр би хийж чадна гэдэг итгэлээр дэлхийн хэмжээнд өрсөлдөж багаараа алтан цам эзэн болсон. Алтан гар Монголын өсчин гоо засалчдын мэрэгжлийн холбооны тэргүүн хос шагаа салууны захирал дэлхийн аваргын цомын эзэн алтан шагааг одоо студид ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе, мөн баяр хүргэе. За баярлалаа. Танд өдрийн мэнд хүргэе. За анх та яг баг хамт олноороо цомоо гардаж авахад тэр үед төрж байсан мэдрэмжээсээ бидэнд эхлээд хаваалцаж. За бид бүхэн бас одоо сая 9 сарын 13-аас 16-ны хооронд те Парис хотод зохион байгуулагдсан дэлхийн авраг шалгаруулалт тэмцээнд маш сайхан амжилттай оролцоод ирлээ. Тэгээд за энэ цомоо бол бид хүн өнгөрсөн жилээс хүртсэн. Оо за. За энэ жил болохоор яг энэ цомыг дахиж хүртэхийн тулд нөгөө цомоо хамгаалахын тулд тийм ээ өмнө гаргасан амжилтаа дахиж ахиулахын тулд залуучууд маань хичээж зүтгэсэн. За тэрнийхээ хэрээр яг энэ цомоо хүртэж чадсан. За тэгээд түрүү жил авахаас энэ жил авах ялгааны юу вэ гэвэл бас энэ жил бид хүн хэрвээ энэ цомоо авч чадахгүй бол яах вэ гэж айцтай байсан. Урд нөгөө хүн нөгөө нэрээ хамгаалдаг штеп. Яг тэрэн шиг тийм болохоор энэ жил бүр яг ингээд хамгаалаад энийг хүртцээд яг тэр тайзан дээр бүгд гараад аваад Монгол улсынхаа төрийн талбайтаа гараад за энийг бас дэлхийн холбооны ерөнхийлөгч ингэж гардуулж өгдөг. Тэгээ Монгол улсын эрхтэй баг гараад энэ цомыг өргөж явах мөчөөс үнэхээр гайхалтай байсан. Бид хүн бас хийж бүтээж чадж байна те. Салбартаа Монгол хүмүүс бас авиаслыг чадвартай байд юм байна гэдгийг үнээр харуулж чадж байна. 4 жил зөвхөн тохиолдлоор бас ингэж аваагүй юм байна тийм. Тэглэгээ хав. Дахин баталж чадж гин гэж нэр хүндээ бас хамгаалж чадж гин гэдэгтээ үнэхээр их Монгол улсын залуучдаар үнэхээр бахархаж чадсан. Үнэхээр сайхан мэдрэмж төрсөн тэгэхэд бол. Энэ чинээгээр бас амжилтаа ахиулж байна. За дээрэс нь уур чадвар дахиад нэг жилийн дараа ямар түвшинд хүрсэн бэ гэдгийг бас харуулсан юм үйл явдал болсон болов уу гэж бодож байна. Одоо ингээд цомын тухайд хараа сууж байхад их онцлогтой юм цом байна шүү дээ тийм ээ. Дэлхийн бөмбөрцгийг юм шингээсэн юм байна. За тэгээд та бас цомоо тайлбарлаад өгөөч. Орой хэсэгт нь барилсан тэр зүйл юу вэ гэд тийм. Энэ цом маань одоо яг дэлхийн аваргын тэмцээн дээр олгогддог одоо эрэгтэй сектор, эмэгтэй сектор, гооцол, мейкап гэдэг тэр төрлүүдэд 3000 гаруй оролцогч дотроос яг 6 шилдэг нэгт орсон багтал олгогддог. Сектор сектортэй. Тэгээд эрэгтэй баг энэ жилийн нэгэ бас хүртсэн. Тэгээд тэр болгон баг хүртээд идэггүй. Энэ World Cup гэж дэлхийн цом гэж багаар ер нь улс орн яаж оролцдог юм бэ гэдгийг харуулдаг. Тийм хүндтэй цом бусад орнууд дэлхийн бүх орнууд 55 орнууд оролцдог. Бусад орнууд бүгд ер нь цомыг авахын тулд бүгд ингэж багаар ажилладаг. Ганц нэгээрээ очиод хувь амжилт гэхээс илүү багаараа ингэж амжилт гаргаж нэг хүн хоёр үзүүл бүрийдэг байхгүй хоёр бүтээл хоёр төрөлд оролцдог. Тэгээд нэг орноос хэд ч үж болно оролцогч 7 8 3 4 те тэндээс хамгийн өндөр оноо авсан 3 оролцогч шалгарах нь шүү дээ. Хоёр бүтээлээр ихээр 6 бүтээл шалгарна гэсэн үг. Тэрний нийлбэр оноогоор ингэж авдаг учраас улсууд ер нь ямар ингэж эв найрамдалтай байдیں۔ Ямар хөгжил дэвшилтэд явдгийг залуучууд нь ямар багаар хийж чаддгийг гэдгийг харуулахын тулд
Яг тийж юм зохион байгуулалт явдаг учраас маш үнцэнтэй цом байдаг. Түүнээс багж бүрдэхгүй оронгууд байж та бас 3 оролцогчгүй 2 1 огт оролцогчгүй ч орон байна. Тэгэхэд Монгол улс тэгэхэд өнөөдөр эрэгтэй үсэн дээр 7 оролцогчтой, эмэгтэй үсэн дээр мөн 7 оролцогчтой, мейкап дээр 5 оролцогчтой. Том баг явсан байна. Тэгээд хувь хүн гэхээсээ илүү яг баг их орныхоо амжилтын төлөө маш их зүтгэдэг. Хоорондоо ив найрамдалтай нэгэндээ чадахгүй зүйлээ ингэ тусалж өгч идэг. Тэгээд тэнд байдаг юм 6 цомноос одоо Монгол улс бас энэ жил дахиад нэг нь хүртэж чадлаа. За цомын бүтцийн үед гэх юм бол ингээд яг дэлхийн бөмбөрцгийг ингэж харуулж хийсэн ингээд дотроо хөндөө. Тэгээ ингээд тэр нэг талаар хийгдсэн шаргал. Тэгээд орой хэсэг нь болохоор энэ чинь нөгөө юу байт юм бэл. Nike гэдэг одоо нөгөө 24 оны Францын Олимп дээр нэг ийм толгойг нэг ийм далавчтай нэг ийм хөшөө явуулсан шүү дээ. Тэр байгаа зү. Харин тий толгойгүй эмхтэн хүн байхгүй юу? Далавчтай. Тийм. Толгойгүй тийм эмхтэн хүн. Тэгээд энийг яаж мэдсэн гэсэн чи түрүү жил бид нар нөгөө Франц суугаа Монголын элчийн сайд бид нар хүлээж аваад. За түүн дээр очисон чинь барайл орсон чи өөдөөс хүү энэ нөгөө Nike-гийн юу хөшөө штэ гээд бид нар хүртэл мэдэхгүй энэ шуу юм бол юу юм бол гэж гайхаад яваадсан. Тийм ээ наа. Гэсэн чинь нөгөө Ловрын музейд юм байд хадгалагдаж байт юм байна. Дээр үе бүр тийм эвний найрамдал эвний хэдлийн тийм хөшөө. Тэгжиж мэдэж авсан. Тэгээд яг энэ өрөө дээр энэ байрлаж идэм лээ. Цом болгон одоо ингээд өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг шинжийг одоо агуулсан байдаг. Тэгвэл одоо энэ удаад та бүхний гардаж авсан энэ алтан цом маш олон одоо ийм зүйлийг бас хадгалсан байна шүү дээ, тийм ээ. Ив санаа, ив найрамдал гэж. Яг тэгвэл маш олон орны одоо өсчид, гоо сайханчид хоорондоо өрсөлдөж байгаа учраас за дээрэс нь хамгийн одоо ийм өрсөлдөхөд одоо чанга те яг тийм одоо орн нь ямар орн байсан бэ? За тэгээд яг энэ тэмцээний шалгуурыг одоо жишээлбэл хэрхэн яаж явуулдаг юм бэ? Манай улсын тухайд одоо мэдээж тодорхой хэмжээгээр дотор шалгуур явуулж байж эдгээр баг тамирчид маань одоо энэ дэлхийн юм том хэмжээний тэмцээн уралдаанд оролцох боломж нь бий болдог болов. За энэ тэмцээнд оролцохын тулд бол Монгол улсынхан бас тэмцээн уралдаанд орж идэг ер нь ур чадвар сайтай тийм хүмүүсийг шалгаж авдаг. За шалгаж авахаас гадна нөгөө санхүү зардал гэж нэг юм биш дээ бас. Хэдий бас ингэ чадвартай ч гэсэн бас боломжгүй хүмүүс үүдэж байна. Бидний ард ингэ явж чадахгүй хоцроод үлдчихэж байгаа. За тэр зардал мөнгөдрөгөө бүгд гаргана. Өөртөө юм уу? Өөртөө гаргана тий. Одоо энэ төрөлд хоёр төрөлд орж ийн гэж шүү дээ. Нэг төрөлд нь ороход 500 евро, хоёр төрөлд заавалж орох хэрэгтэй. Тэгээ 1000 евро болдог. Зөвхөн такс нь, мандат нь. Тэгээ дээрэс нь манекен толгой, тэгээ мейкапчдур болохоор модель тэргээд маш их зардгадаг. Тэгээд 3-4 сарын өмнөөс гэж бэлтгэл хийдэг. За. Тэгээд ажлаа бол ерөнхийдөө хайдаг л гэсэн үг. Зөвхөн одоо энэ. Тийм. Тэгэхээр нөгөө маш их хүсэл зоригтой байгаа л шүү дээ. Тэгжээж энэ их бэрхшээлийг дав туулж ийн. За тэгээд очиод тэмцээндээ оролцоход бол бүхэл орны өрсөлдөгчнөр хүчтэй. За яг энэ цомын төрөл дээр хэм бол 24 онд бас Япон 2 дугааранд орсон. Маш их харамсалтай л үт юм шиг лээ. Тэгээд энэ жил бас маш их хүчтэй бэлдэж ирсэн. Японууд болохоор нэг яг нэг юм яс хүмүүс 3 оролцогчтой бол 3 оролцогчтойгоо хүрээд ирдэг байхгүй. За. Монголчууд 6-7-оор очиод тэндээс 3 шалгарч игдэг ч юм уу тий. Тэгсэн чинь тэнд багийн ажил явж байгаа шүү дээ. Бас нэг нэгэндээ тусалж ийн. Тэгсэн Япончууд энэ жил тэр арга барилаа өөрчлөөд яг Монголын системээс ч юм уу 6 оролцогч болоо ороод ирсэн. 6 оролцогч болоо дахиад өөр 2 төрөлд орсон. Тэр 2 өөр төрөлдөө бол Барбар Кап гэх төрлөөд. За. Тэрэндээ бол төрүүлж ирлээ. Цом авсан. Бидний бас энэ оролцсон классик кап гэдэг энэ бүр хүнд техникийн төрлөхгүй. За. Энд бас төрүүлэх гэж ирсэн тэгээд чадаагүй. Монгол төрүүлсэн, Япон 2-т орсон, Итали 3-т орсон. Тэгээд 4-т Франц илүү анх байлаа. Тэгээд 4 ихний 5 байрыг шалгаруулт. Тэгээд Европод бас маш их хүчтэй өрсөлдөгчнөр ер нь аль үжээ нөгөө төс засалтын юмнууд нь хөгжиж гисэн энэ тэмцээн талдааж хөгжсөн. Орондоо бас хөгжил нь маш их хөгжсөн боломжтой тийм болтлоо хөгжсөн. Азууд дотроос гэх юм бол эмхтэй үсэнтэй Солонгос хятадууд маш хүчтэй. Техник технологи маш хөгжсөн. Тэгээд бас бэлтгэлийг ер нь жилээр нь хийдэг. Одоо дараа жилийн тамирчид өнөөдрөөс эхлээл баг бэлтгэлд орсон. Бэлтэж хийдэг маш өндөр зардалтай бас багштай тусгалжуулагч нараа ингэж аваад ер нь байршаал. Тэгээд тэр зардал санхүүнүүд нь болохоор бас улс засгийн газраас нь гаргаад боломжийг нээж өгдөг юм шиг байна. Тийм учраас их олоолаа оролцдог юм лээ. Тэгэхээр та хэд минь бас очоод
мэдээж тодорхой хэмжээгээр туршлага бас давхар судлаад явдаг тийм ээ. За бусад улс орноос та дөнгөсөө хэллээ тэр санхүү боломжийн асуудлыг хүнд байдаг. Энэ асуудлуудыг одоо ингээд зарим өндөр хөгжилтэй орнууд хувьд ч гэх юм уу засгийн газраас ингээд шийдчихдэг гэлээ. А манай улсад одоо тийх боломж болцоо ер нь байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр одоо магадгүй цаашдаа зөвхөн одоо ингээд та хэд маань өөрсдөө хувьасаа зарлаа гаргаад явна гэхээс илүүтэйгээр яг энийг одоо ингээд арай томруулаад засгийн газрын хэмжээнд ч гэдэг юм уу тий. Дээш нь одоо ингээд өөр дахиад зохиогдох энэ том хэмжээний дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцохдоо боломжуудыг ер нь хэрэг яаж судалсан бэ? Ерөнхийдөө бол энэ чинь нөгөө салбарын хөгжил харагдаад байгаа юм л да. За Монголын өсчин гооцтой холбоо гэдэг одоо ерөнхийдөө 25 жил хуулж байгаа нэг анх байгуулагдсан холбоо байгаа. Тэр холбооноос ингээд үйл ажиллагаа нь ингээд шалгч нэгээрэл ингээд явсараагаар үргэлжлээл явж байсан. За тэгээд дэлхийдээ холбож өгсөн бас нэг холбоо байдаг. 40 зүрийн даргатай. Тэр холбоонд бид нар залуучуудаараа байсан. Тэгээд ингээд үргэлжлүүлж явж байгаа. Тэгээд үйл ажиллагааны асуудлаас болоод бид бүгд бас тусдаа ингэж байгуулагдаж алтан гарагийн холбоог байгуулад дэлхийн холбоонд ирсээд 20 дахь жилдээ оролцож байгаа юм нэхгүй. Тэгээд 2006 оноос эхэж ер нь дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Тэгээд тэрнээс хойш ер нь энэ цомны төлөө маш их ирсэн. Тэгээд яг залуучуудаараа нэгдээд ихнийхэн жил тэр цомыг авч чадсан юм. Тэргээрээ бас өмнөх холбоодуудаас залуусууд ингээ эвлэлт нэг жил хийж чаддээ байна гэдээ бас нөгөө хэд бас бэлэг барьсан. За энэ жил бас хамгаалахын төлөө явсан бас чадсан тийм ээ. За энэ бүх юмны юутай холбоотой гэвэл нөгөө салбарын хөгжилтэй холбоотой болоод ирж байгаа тийм. Бид нэр энэ залуу байгаа үедээ энэ салбарыг бас маш сайхан хөгжүүлээд чадвал өнөөдөр бас засгийн газар бид нар л ингэж харах ч юм уу тийм ээ. Одоо өнөөдөр 3x3-гийн саксын тэмцээн л хараа л та. Хүн болгон очиод тэнд үзэж гин. Тэгээд төрүүлэнгүүт нь хүн болгон зүгээр хэдэн зуун сая тэрбумаар нь ивент итгэж гин тийм ээ. Тэр яагаад гэж нэг нөгөө маасыг авч чадж гин. Тэгвэл хөгжил харагдаад шүү дээ тийм. Тийм болохоор одоо манай ус гоо сайхны салбар ер нь Монгол улсад тодорхой хэмжээний урд урдхаа бодвол хөгжиж ирж байгаа. Тэрийг харуулж чадж байна. Жишээ нь юм бол одоо бид ингээд тэмцээн уралдаанд яваад өөрсдөө ур чадвар ямар вэ гэдгийг ингээд харуулж хахад ирэхэд засгийн газар гэхээс илүү үйлчлүүлэгч нар айгүй их хүлээж хүндэлдэг. Тэрний хоёроор бас тодорхой хэмжээний өөрхөн шагнал урамшуул гарын бэлэг мэлэгтэй хүрээд ирнэ хөргөө. Тэгээд ирэхээр нөгөө үнийн тариф үний юу чинь бас хөгжөөд ирнэ. Бидний ур чадвар сайжраад ирэхээр нөгөө үйлчлэгээ сайжраад ирнэ гэсэн үг. Тэгээд ирэхээр чинь ингээд ер нь үнэлэгдээд ирнэ дээ. Манай салбар. Тэгээд ирэхээр ер нь нэг нааш нэг ингэж харах болоо гэж горддөө шүү дээ. Түүнээс яг нөгөө бүр урднаас ингээд мастай ингэж явж исэн бол аль өчөө нэг жилийн төсөвт суугдсан байт юм бэл. Одоо чөлөө жуута бокс өдр чинь жилийн баг 500-600 сая төгрөг ч юм уу тий. Зөвхөн бэлтгэлийн юу гэж байгаа ш. Тэгээд дахиад бас тусдаа бас тэмцээний зардал гээд. Тэгээд тэрийг ашиглах ч юм уу тэрийг хэрэглэх тамирчдын гişээ багт орох гэж улсдаа бас ингэж өрсөлдөөнтэй их байдаг. Тим юмнуудыг судалсан маш их судалсан. Тийм учраас бид нар өөрсдөө л маш их үнцэнтэй авах хэрэгтэй юм. Энэ юу салбараа маш их өндөрт өргөж явах хэрэгтэй байна гэдгийг өмнөх ер нь холбоодууд юу ах ихнээс ингээ харж хахад дутуу хийжээс ажил нь тэр юм уу? Энийг мэсэн гүцээ гэж бодож бид хүн өнөөдөр өөрсдийнх нь зардлаарч хамаагүй тэгээд ер нь зүтгэл гэж бодсон. Яа энэ мэрэгчлэл хоол олж иж байгаа юм чинь мэрэгчлээ бас тултал яваад юу болох нь хаа өрөх нь тийм ээ. Одохгүй ингээл араас ингээл залуу үед хал төрөл гараад шүү дээ. Бид хүн одоо ингээл бүгдэлтэй үржлээ бүгдээрээ залуул гэдэг болооч бас тийм. Тэгтээ ч зари болоог нэ бас тэгт. Ер нь одоо залуучуудаа сургалтын үйл ажиллагааг та энэ тодорхой хэмжээгээр ордог болоо тийм ээ. Яг энэ чиглэлээр өсчин гоо сайхныг сонирхож байгаа залуучууд ер нь ойрд хэр их байна. За тэр дундаа одоо залуучууд дотроо эрэгтэй, эмэгтэй гэдэг тийм ер нь хүүсээ харилцааны хэр байна. Хамгийн их сонирхож байгаа хүмүүсүүд нь яг ямар одоо насны ямар бүлгийн хүмүүсүүд байгаад байна. Одоо ер нь янз бүрийн бүлгийн хүмүүс. Манайх жишээ нь манай салон доороо сургалтын төвтэй. Сургалтын төвд маань голцоо эрэгтэй хүүхдүүд ирдэг. Эрэгтэй хүүхдүүд. Аав ээжийн дагуулаач ирж гин өөртөө сонирхож байгаа нь болохоор нэг 20 нилээн гарцсан тийм ээ. Дөнгөж 18 9 хүүхдүүдийг болохоор аав ээжийн дагуулаа өрөөд ирдэг. Тэд нар нэг юм хүсэл мөрөөдөлтөй бол сурах гэдэг. Яг яс аав ээж нар дагуулаа авчирсан бол сурж өгдөг үү тийм. Тэгэхээр ер нь энэ мэргэжлийг эзэмших маш их сонирхолтой хүмүүс их байх. Ер нь ингээд амжилт үзүүлээд ингээд хахаар тэгээд ер нь ингээд жишээ нь ингээд нэг юм жишээ авахад банкны эдийн засгч гайхчихсан юм л дээ. Зээл болохгүй. Дансны уулгаа аваад ирэхэд хуулга авцраад гэсэн чинь
бүгд жаа сайн их орлоготой ингээд итгэхгүйсэн гэдэг байхгүй. Нөгөө өдөр болгоно нөгөө нүсэл баавгаар ингээд орлогонод бөөнбөнөр болохгүй. Тэрийг маш их бас хүмүүс судалт юм шиг байгаа. Тэгээд ер нь өсчид маш их орлоготой байна гэд. Тэгээд өсчин болох сонирхолтой хүмүүс маш их байдаг. Өсчин мейкапчин, маникюрчин, гоо сайхан ч тий. Манай нэг шав байдаг шүү дээ. Бүр математикийн багш байсан 10 жилийн. Математикийн багш байсан. Тэр шав маань хүртэл өсчин болыг өрөөд ирсэн. Чи ингээд анкет бүгэлж байгаа үсэн. Математикийн багш гэж. Одоо хэд юм хийдэг гин. Тэг өсчин болж яах гэсэн чи зүгээр сонирхож байгаа. Тэгээ тэр шав маань орж ирэл яг нэг математик ухаанаар авчиж байгаа. Орж ирэл хичээл оронгот материал зэтрэлээ захиалаад авчиж байгаа. Манай салуунаас. Тэгэл сургуулийн багш нар бүгдийг авч тойроос угаал материалын үнээр хийж байгаа шүү гээл. Нөгөө салууны тал үнээр ингээд бүгдийг залгачаад өөрөө хийж байгаа юм чи. Тэгээ тэр баг гарахтаа сургалтын төлбөр 2-3 даблд гарчиж байгаа юм чи. Тэгээ одоо юу жинсэн чи бүр өөрөө тусдаа салууныгээд ажилласан нөгөө сургууль мургуулаа хайцсан багш магшааг болцсон. Тэрс нэг математик ухаан усны сөөр байдгийн шүү. Тийм. Аха. Тэгээ мэрэгжилт бол ер нь нэлийн орон нутгаар ч гэсэн зөндөө. Бид хүмүүс холбоогоор орон нутгуудаар маш их явдیں۔ Сургалтууд зохион байгуулж явна. Дээрээс нь бас бүсийн тэмцээн, аймгийн тэмцээнүүдийг маш их хамтар зохион байгуулдаг. Тэгж яхад бол ер нь залуучууд маш их болсон ерөөсөө. Маш их сонирхож байна гэсэн үг шүү дээ. Одоо хамгийн олон өсчтэй аймаг, Дорнот аймаг 200 гаруй. Оо за. Түрүү жилийн нөгөө юугаар судалгаагаар 210-аад хүн байна гэж байгаа. Нэг аймаг штэ зөвхөн. Түүнээс ер нь аймагуд ер нь нэг 100-аас дээш гардггүй штэ. Тэгэхэд бол одоо ер нь улам өргөжөөл. Тэгээ өргөж байгаагийн хэрээр өрсөлдөө ихсэн тий. Үн терапи нүсэн. Ур чадвараа зайлшгүй сайжруулах болно. За тэгээ тэмцээн уралдаанд манай холбоос сүүлийн 3 жил улсын орон тэмцээн зохион байгуулсан. За өмнөх холбоодууд манаас зохион байгуулж хаад улсын орон тэмцээнд 100 гаруй хүн ордог гэсэн. Өнгөрсөн жил бид нар бүх өргөнд тэмцээн зохион байгуулад явсан чинь 340 гаруй оролцож оролцоод. 2 өдөр ихгүй болчих багтгаа болчих юм чинь. Тэгж байна. Тэгэхээр дэлхийн аврагш болж байгаа. Тэрний нөгөө дэлхийн аврагч өдөр очиж ингээд үзээд сонирхоод ингээд оролцоод бүх юм судлаад ирж байгаагийнх. Яг жижигрүүс нь тэр зохион байгуулалтын системээр бас улсын орон тэмцээний зохион байгуулалт явуулсан. Болж штэ. Тэгээ сүүлийн улсын орон тэмцээний бүх өргөнд 2 хоног зохион байгуулсан. Маш амжилттай болсон. Өдөр орон нутгаас залуучууд маш их оролцож байгаа. За радио кафе гэдэг нэвтрүүлэг маань кофе унга хамтдаа ярилцдаг. Тэгээд би танд кофе латте найрлаж өгсөн. Ер нь та яадаг вэ? Кофе хэр их уудгийг? Американо нөлөө. Данч латте үүдсэн. Харин тэгжээ. Американоч бас нэлээд хатуу шүү дээ. Өдөр тэмтэй байгааг ууж та. Өглөө нэг за жим идэх бас жим рүү орох та нэг уучна. Тэгэл өдөр нэг уухгүй. Өглөө нэг 2 л унтаа 2. Ер нь кофений талаар танд одоо ингээд санаж байгаа толгомч нь орж ирж байгаа юм сонирхолтой мэдээлэл юмнууд байна уу? Кофений талаар эргүү. За яг нөгөө кофе американо ч эспрессо гэдэг чинь ийм 2-3 янз байгаа шүү дээ. Би болохоор ажил дээр бүр аим хатууг навчдаг байхгүй. За тэгтээ тэр чинь өглөө нэг юу хийд юм л шүү дээ. Хэдээс хэдэн цагийн хооронд хүний нөгөө сэрэгч юм уу систем сайн байдаг гэдэг. Тэр үед кофе уугаад бол хэрэггүй гэдэг тий. Яг нэг кофе уух цаг байдаг шүү дээ. Тэр цагийг л зөрүүлж явах бодоод тэр чинь нэг 9-өөс 7-оос 7:30-аас 9 цагийн хооронд төлөө дээ. Хүн өөрөөрөө сэрж байдаг гэдэг. Нэг тийм мэдээллийн дагуу бол явдаг. Яаж иж байгаа 9-өөс өмнө бол уухгүй гэж хэлдэг. За дэлхийн аваргийн одоо тэмцээнд оролцоо Талтан цам эзэн болсон. Тэгэхээр одоо түрүүн бас хоёул нөгөө ярьжсэн огт өөр сэдв рүү яваад орчлоо. Тэгээ яг энэ тэмцээнийхаа та нөгөө нэг агуулгуудын дээрээс нөгөө төрлүүдийн тухаас мэдээлэл хүргэж ямар төрлүүд ер нь байдаг юм бэ нөгөө эрэгтэй эмэгтэй ус засал тэгээ дээрээс нь бас хурим одоо ингээд маш олон төрөл байдаг баг л та. За тэмцээний төрлүүд гэх юм бол нэлээд олон төрөл байна. 3 сектороор оролцсон. За бас дахиад онлайнаар явдаг бас. Онлайнаар эндээс нөгөө бүтээлээ явуулцдаг. Тэнд шалгаруулалт нь явагддаг. Тэр нь болохоор хумсны төрөл байсан. Сурмус, хөмсөг шивэс гэдэг. Ийм 3 төрөл нь болохоор онлайнаар явагддаг. Тэднэрт нь ч бас Монгол Улсын шиг шивээс оролцсон байна. За тэгээд яг талбар дээр хийгдэг төрлүүд нь болохоор эрэгтэй ус, эмэгтэй ус, мейкап гэдэг 3 төрөл явж байгаа. За эрэгтэй усны дотроо хамгийн хүнд одоо техникийн төрөл гэдэг нь классик фэд гэдэг нэг 2 төрөл нийлж ээж энэ цомын эзэн болдог. Тэгээд ямар гэсэн үг тэр нь классик гэдэг маань одоо эрэгтэй ийм классик цэцэлт тахгүй. За хавгаар өстэй. Тэгээ бүрэнгийн толгойг яа ингэж ийм дөв дөрүүлжин болгосон сэтэж бүх ширхгийг нийлүүлж ардл нүртэл ийм тэгшгэн дөрүүлжин
Тэгээ артлын болохоор ингээд талбар дээр зөвхөн хайчаар шуудаг. Машинаар биш зөвхөн хайчаар тайрч шуудаг. Артл нь бас 4 см-аас урт байх хэрэгтэй энэ жишээний тий. Тэгээ бүр ингээд машинаар авсан шиг ингээд шуух хэрэгтэй байхгүй юу? Тэр нь ихтэй зөвхөн хайчаар. Тэгээд бүх зүйл нь оргоос хамж штэ. Тэгээ үргэлжлүүлээ тайраад сэнстэд шулуун болгож ингээд цэвэрлж яг 4 жил бүтэн 35 минутанд хийж тусгаж. Удаан хийвэл хүн болгон хийждэг. Тэр хүний ур чадварыг юугаар хэмжих вэ гэвэл хугацаагаар навж танаа хийждэг байхгүй юу? Хугацаа. Тийм. Тэгээ сандруу хүн бол бас болохоо болчих тийм дээ. Тийм үү тий. Тийм энэ хоёр төрөл. Энэ хоёр төрөл дээр болохоор бид хүн юу болсон? Цом эзэм болсон. За тэр классик гэх төрөл дээр нь манай одонгос салууны бас нэг ганц цойжгүй залуу маань төрүүлсэн. За энэ классик фед гэх төрөлд нь би энэ 3 дугаар байранд орсон. За тэгээд цом эзэм болоход болохоор ууган цэцэг манай Баянгор аймгийн охин мэт. 2 дугаар дэлхийн аврагын төвцөд орж байгаа. 19 онд бас ороод бас энэ багийн төрөл рүү ороод мөнгө медаль авчихсан. Надтай тэр ууган цэцэг охин өшөө бас амгалан баяргээ битгаар. Тэгэхэд Польшийн цомыг авчижсэн. За. Тэгээ энэ жил 2 дахь орж байгаа. Тэр үнэхээр авьяастай, чадвартай, даруухан манайхан тоглолт сэнснээс нь өөр дуу гардаг. Дуу гарахгүй. Тэгээ энэ жил очиод цомруудаггүй орж байгаа байхгүй. Өөрөөсөө ах нар өөрийнхөө багш нэрийг хүртэл ардаа орхиод. За тэгээд өшөө дахиад эрэгтэй үсэн дээр бас шин төрөл нэг креатив колор гэдэг юм бэлэн бүтээл өгдөг байхгүй. За. Креатив гэдэг чинь нөгөө итгэ чам гэсэн үг үстэй тийм колор гэж буудаг өнгөний. Тэгээ эндээс нөгөө бүтээлээ бэлдээд аваа явчихдаг. За тэр төрөлд манаас Монгол анх удаа оролцож байгаа. Бидний нөгөө хүн төрөл рүү ингээд ноцолтойд байдаг болохоос үг тийм төрлүүд зөндөө байдаг. Тэр төрөлд манаас манай бүр Булган аймгийн одоо нэг холбооныхын тэргүүн битгий Амгалан Баатар гэдэг. Тэр залуу энэ жил дэлхийн аврагын тэмцээнд бас анх удаа оролцож байгаа. 2 жил явахгүй явж чаддаг визний асуудлаас бол. Тэгээ энэ жил тэр төрөлд орсон чинь төрүүлээцээ. Алтан медаль авсан. Үнэхээр гайхалтай болсон. Тэрний засгалжуулагч багшаар бас манай мөнх насан гэдэг. Дэлхийн авраг залуу байгаа юмс. Тэр яажсэн. Тэр энэ жилд өөрөө тэмцээнд оролцоогүй. Медаль яа тэ өөрсдөө эндээс аваа юу тийм үү? Захиалж авд юм бид хүн. Захиалж авдаг. За. Захиалаа Хонконгоос захиалж аваад бас нэг өндөр зардал дээр нэг толгойн бараг нэг сая орчим төгрөгийн юмтэй. Тэгэж нэг урахгүй учраас эвтэйгэн тайрж анслахгүй бол өмцөм орчих гээд байдаг. За эрэгтэй ус нэг юм байна. Эмэгтэй ус нь болохоор бас нэг креатив гэх төрөл байгаа. Үчийн самналт гэдэг энэ хоёр төрөл нь бас нэг төрөл болж байна. За тэгээ урт усны одоо престиж гала хөрмийн ус асалт гэх тэр хоёр нь бас нэг төрөл болж байна. Энэ төрлүүд манаас Монгол улсаас 3 оролцогч. Яг бага бол бүрдүүлж чадсан. Баг руу тэгээ креатив төрөлд нь бас одоо манай холбооны бас нэг шилдэг оролцогч Балжин юм манаас 4-р хайранд орсон. Хувь дүнгээр. Тэгээд бас бага 4-р хайранд орсон. За мейкап гэх юм бол одоо бас багийн төрөл гэж байхгүй. Дандаа ганцаарчсан төрлүүдтэй. Тэгээд тэрэн дээр манай Эрдэнэ жаргал гэдэг хүн Элен Бити Академи. Тэр маань одоо хормын өрөвдөлтөнд тэр дэлхийн авраг болсон бас. Үнэхээр гайхалтай. Тэр бол нэрээ би бүр амар өгсөн. Яагаад гэвэл хормын өрөвдөлт гэдэг нь одоо яг гоё эмхтэйлэг энгийн штэ тий. Тэр дундаас бас шүүхэд амар хэцүү байхгүй. Бүгд нэг юм энгийн шүүж бодцсон байж байдаг. Бүгд гоё хормын дайсанцтай гоё модулууд байж байдаг тий. Тэндээс өөрөө ярьжсэн л та нэг техникээ нэг жоохон өөрчилсөн ингээд нэг зураас тавь тэндээс ингээд уусгадаг бол 2 зураас тавьж байгаад ингэж хоёр талаас нь уусгасан гэдэг. Тэр онцлог байна. Тийм тэр онцлог яад ингэж үзийгээд түрүү жил ороод байранд орчдаг байхгүй. Тэг өөртөө маш их юу хийсэн юм бэл. Апдейт хийсэн юм бэл. Яаж хийсэн гэж түрүү жил гарахад айгүй сандралсан юм л дээрс. Тэг энэ жил маш их тайван бясалгал хийжсэн л гэн. Маш их тайван байна. Тэгээ хувцгнараа хүртэл өөртөө эндээс ингээ ойж бэлдэж авч явна. Тэгээд тэндээс ч Европ модель болж чадахгүй бол манай монголчуудын нөгөө дүр төрөгчийн тэнд очихоор Европт голдож байгаа гэдэг. Бус нөгөө Европ модельтэй. За. Тэгээд тэндээс өдрийн 500 евро 600 еврогийн цалинтай тийм модель болж аваад зарим 2 хоногийн өмнө болсон байгаа, зарим 1 хоногийн өмнө болсон байгаа, зарим тэр өдрөө аваад шууд орсон байгаа. Тэгээд алтан медаль хүртсэн. Үнэхээр амжилттай оролцсон. Тэрэнд болохоор 20 онд манай тэр захирал нь болох инх чимэг манай алтан гар холбооны гүйцэтгэх захирал онлайн төрөлд тийм хөрөмийн хүртэлтэй нэг ковид үед очиж оролцдгоо явуулаад бас алтан медаль хүртэжсэн байхгүй. Тэгээд энэ 5 жилийн дараа шавь алтан медаль хүртэж байгаа. Тэгээд тэр хөрөмийн хүртэлтэн дээр бас Монголоос ч 3 оролцож оролцсон. 4-р хайранд бас одоо манай болор мейкап гэдэг. Мейкап ч юм байна.
манай хосж байгаа салон дээр байдаг юм бас. Бүх л одоо нэг шагналыг тийм багсан байна. Бас өсөлтөгч айгүй чангатай байхгүй. Оросууд аим сайн бодно. Украинчууд бол тэгээд модельнч гоё өөрсдөө ч байнга дэлхийд дөрүүлдэг. Өгдөл сайтай. Тэгээд арменууд байна бас. Арменууд. Тий, арменууд ч жижигхэн ус байлаа шүү дээ. Бас л яг мейкап бол үнэхээр хөгжсөн юм л. Гэтэ тэдний урдуур тэгэл гიშгэл орсон шүү дээ. Тэгэл. Тэгээ өшөө тэр Ellen Beauty Academy бас хин дэлгэр сайхан гэдэг. Дэлгэр цэцэг гэдэг. Охин маань бас креатив мейкап л тэр төрөлдөө бас хүрэл медаль хүрсэн. Өшөө бас Марла, Цацаа гэдэг хоёр охин маань бас 4-4 харин төрсөн. Ингээд бид хүн яг оролцсон төрлүүдтэй бүгд ер нь амжилтуудыг хүртсэн. Тийм ээ. Тийм тэгээд алтангаар Golden Hand гэдэг бид хүн гадаад гарахаараа Golden Hand гэж явдаг. Golden Hand толбоо үнэхээр өвмс холбоонд маш их амжилттай байна. Монгол улс маш их хүчтэй байна гэдэг тэр чимээг бол ерөөсөй байнга сонсч байсан. Тэр чинь 3 өдрийн турш эхний өдөр нэг Global Awards гэдэг юм болно. Хүлээ авалт болно. Шүүгчнэрийн семинар болно. Ерөнхийлөгчд болгох шагналыг гэдэг юмнууд болно. Тэгээд сүүлийн 2 өдрийн тэмцээн болдог. Тэн дээр ингээл уулзахад л ерөөсөй Монгол үнэхээр супер байна л. Үнэхээр том баг бүрэлдэхүүнтэй ирсэн байна гэл. Нэггүй үнээр л нэг олон оролцогчтой дутсан байлээ. Хамгийн олон оролцогчтой 6 орнд ч гэсэн байдаг. Манайх яг 23 байсан. Хамгийн олон 24 тэгээд 30 40 гараа авчижээ л байсан. Тэгээ явчихдээ юм бэл. Тэгээд тэр нэг эхний өдрийн бас нэг хүлээ авалтан дээр нь бас нэг залуучууд бид нар яадаг зориглож байгаа. Тэгээд тэр хүлээ авалтан дээр зөвхөн Солонгосын л холбооны дарга нөгөө Кимонотойгоо ирдэг байхгүй. Үнэснээ говц. Тэр хүнийг хаанаас ч харсны хүн нөгөө Солонгос ирэх гэж байна. Тэгээ бусд нь хэн аль орны мэддэхгүй л гончтой явж байдаг. Бүгд тэр үнэснээ хувцсан хүмүүсийгээд. Эндээс явах чи бөө маргалдаан болоо өмснө. Зарим нь жанжин балгаач өвсдөг шээ. Тэгээд янз юм болоод тэгэж бүсгүүчүүд маань өмсгүйгээр эрчүүд нь өмсөйгээд. Үнэсний дээлтэй. За өчир зүггүй бүр амар үндэс рүү орохгүй тий. Өшөө нэг хээ хантаас болж хорч идэж чинь бас нэг хятад бас нэг тиймэрхүү нэг ер нь дуурайгаа тэгээд байгаа шүү дээ бас тий. Арай өөр болох гэдэг. Тэгэхээр яг зүгээр л нэг энгийн гоё цэвэрхэн Монгол үндэсний хувцас өмсөйгээд. Дээгүүрээ нэг малгаагаар яах юм бэ? Хүлээ авалт юм чигээд. Тэгээ очив үнэхээр гоё харагдчихлаа. Яаж хүлээж авч ийн хүмүүс? Хүн бол гарсан бол гараад буудлаас хараад явахад гудамжаар зураг авахгүй гээ. Үнэхээр гоё харагдсан юм л Монгол дээл бол маш гоё харагдвал маш цэвэрхэн. Тэгж оролцсон. Тэгээд болох юм илүү гоё юм илүү чи Монгол улсаа сурчлаад үндэсний хувцастаа тэгээд өмсөд очиход. Тийм ээ. Бас нэг Монгол гэдэг одоо тэр бахархал яалчгүй дийл хуц байдаг шүү дээ. Тийм ээ. Үндэсний гих тэр бахархлыг бас энэ олон улсын одоо хүмүүст харуулсан байна гэдэг бол энэ бас үнэхээр даваа тал. Одоо тэрийг жишээлбэл Монгол үндэстэн Монгол хувцас гэдгийг мэдэхгүй улс орнууд ч гэсэн зөндөө байдаг шүү дээ. Тийм ээ. Тийм тэр үлээ алтнэр тэгээд над бас нэг төлбөрс нэг бас нэг шагнал урамшуул өгсөн. Тэр нь болохоор одоо нэг lifetime achievement гэдэг бүх цаг үе бүх залуунаас одоо энэ дэлхийн холбоонд зориулт тэмцээн оролдоонд оролцож байна гэдэг тийм шагналыг болгосон. За. Тэр нь болохоор би чинь бүр 8 оноос хойш одоо тасралтгүй 15 дахь удаа тэмцээнд оролцож байгаа юм. Европ дэлхий гэдэг. Тэр шагналыг болгосон. Тэгээ тэрийг авахдаа би Монгол хувцастайгаа авсан. Тэр үнэхээр гоё харагдсан юм л. Ингээл тайзар ингээл гарахад л нөгөө дэлхийн холбооны ерөнхийлөгч вау гэл. Тэгээд дандаа фантастик л гэдэг. Тэр үгээл хэлж илээ. Тэгэхээр тэр шагнал ингээд магадгүй бүх одоо зүйлсээ зөвхөн яг мэрэгжилтэй үнэн ч байна. Бүх зүйлийг яг энд зориулна гэдэг. Тэрийг илтгэсэн тийм байх тийм ээ. Ер нь яг анх та энэ өсчин гэдэг мэрэгжлийг яг хизэнс эхлээд эзэмсэн. Яагаад энэ мэрэгжлийг та заавал сонгох болсон. За магадгүй одоо бид жоохон хөөхд байхдаа ч гэсэн тийм хүн болгонд нэг өөр гэсэн мөрөөдлөөд за би тийм мэрэгчлээ олно доо багш болно, эмч болно, сансрын нисгч болно гэл тийм маш олон юм мөрөөдөлтэй байдаг. Яагаад заавал өсчин гэж? Тэр чи их хөгжилтэй. Би ч бүр 8 дугаар 15 настай төгсч юмсэ. 15 настай. За. Маш нөгөө нисгийн цааталт байрладаг биокемнод гэж үүдсэн тийм. Маш тэнд байсан. Би тэнд өссөн. За. За тэгээ хар багасаа тэнд чинь өсч юм байхгүй. Миний дээдлэх чинь мөнгө шагаа гэдэг нэг дуучин байдаг. Гангараа гэдэг дууд болдог. Би тэр хоёул айлын баг болохоор тэгээд хагч нар баг ингээд ойтм болоод ингээд түр явц соёлох нь ээждэг гурлаа болтцсон. Тэгээд би тэр өсгсэт л урах чинь ээж нэг хайнаас нэг хайжлах нэг юм хон ярих юм шиг болов. Тэгээд нэг ус цацдаг нэг ах байдаг. Тэрийг гуугаалаа.
За маргааш хүрээд ирлэг гэрт нь очиод тэгэл унтаалаг гэнтгүүл гараал явд юм тийм. Тэгэл үсээс суулж чадахгүй. Тэгэл найз нөхдийг харан бүгд л сгсээс юмнууд байгаад байдаг. Тэгэхээр би дэрүүд нэг матгадаг орсон юм шүү дээ. За. Манайд үсэ тийм машин байдаг юм чинь нөгөө битээр үсэ ингэж хусч мусдаг гэсэн зум. Тэрийгэ барьж байгаа хоёр найзах үсийг би үсцсаа сурч гэж бодлоо ярьж байгаа гурав ингэ хусаад. За хамгийн анхны туршилт. Тийм. Хамгийн анхны туршилт. Тэгж хусч үзээд тэгээ үтсэн чи ер нь л болмоор санагдаад болдог. Тэгэхээр нөгөө нь үс застаг авах гэдэг байгаа шүү дээ. Тэрнээсээ нэг ганц хоёр юм жоохон заалгаж байгаа. Тэгээ хайчаар цасаад. Тэгсэн чи болж гинөө. Тэгээд нилээ явжсэн чи юм гэж аим сан. Тэгээд би нэг үс засах гээд ингээд жоохон оролдож исэн чинь манай том ах хотоос ирвэ гэсэн чи нэг туртын барайл орд. Юу юм гэсэн чи үсний багаж олсон гэд. Олсон. Тус дотроос. Оо за. Тэгээ задлаад үтсэн чи ёо нөгөө үсний чинь хайцсан. Нэг сургалтын явжсэн л хүн хайцсан юм шиг. Ерөөсөө нэг нүмерэг үсний машин, сам, шүршүүр, гүр хоёр хайчтай. За. Йоо би тэгэд үнэхээр их баярлж. Тэгэл тэр багажийг би нэлээ хэрэгэлсэн дээ. Дээр үнийг оранж шарм шиг өгдөгсөн. Тэгэл машинтай болцсон юм чи нөгөө атгадаг машинаас өөр болц цахилгаан машинтай болц. Тэргээрээс та найзуудаа усыг цасаад. Ерөөсөө үс засаад хэрэгтэй бүх юм байна. Бүх юм байгаа юм чинь. Тэгээ явж байгаад манай ээж намайг амьдгаар өмдөг өсгөөд ерөөсөө үсэж байгаа юм чи одоо наадах ээж нь юутай болгож өгье. Үнэлэхдээ мэрэгчлээ болгож өгье. Үлдэвчний соёлын төвөртөнд сургалтанд суулгаад. За. Нэг сарынхаа тэтгэврийн мөнгийг тэр жигтний авч сургалтанд төлбөрт өгöd. Тэгээ суулгаж ирлээ. Тэгээд би чи 9 дугаар ангидаа өсдөг гэсэн чинь бүр. За, ангийнхаа хөвгөлд өсөв. Үгүй мөнгөөр засаж штэ тэмцэж. Охтуудынхаа үсийг бас засах уу? Засаж штэ. За. Сургалт төгссөн юм чи тэр чинь тэгээд төлбөрт болоод ирж штэ. Тэгээ манай би очиж нэг өсчин байхгүй юм чи. Яста үл зөнгөө хавар намарг өс застдаг гэсэн. Хамгийн ахта хэдэн өрөөлгээ застайсан? 300 төгрөгөөр. За. Хүүхдөөс 300, том хүнд 500. Тэгээ ангийнхаа нэг буланд ингээд манай ангийн багш тол ширээ ингээ гаргаад өгцөө. Бүр бэлдээд. Манай ангийн багш манай сургуулийн захирал байсан байхгүй. За. Тэр шууд ингээл ерөөсөө хийгээд өгцөн. Тэгээ дээр нэг үнэлгээ Канадад тавьчихсан. Тариф гаргацсан би чи. Тэрөөсөө бизнес ухаан. Тэгээд ерөөсөө эхэлж ийсэн. Тэгээд юм гээ сонь тэгээд би уг нь математикаар явдаг гэсэн. Тэгээ математикийн сургуульд сурж агаад сүүлдээ нөгөө бас гэр жоохон голдоод ганц нэг гоцроо таслаад хичээлээ гүйцгээ болоод тэгээ сургуулаа хаяад тэгээд ерөөсөө тэрний хажуугаар байнга л үс явж байгаа шүү дээ. Оюутан байсан ч гэсэн ангийнхаа хүүхдүүд үсийг заад л холоолоо идчихин тэгэл яваадсан. Тэгсээр байгаад намайг тэгээ сургуулаа хаяхад манай хишиднэр гэр бүлийнхэн ер нь маш их зэмлсэн. Сургуульд очиход хүртэл манай сургуулийн захиралтай урьдцааг нөлөөсөн. Би тоондоо маш их сайн байсан байхгүй. Хаамл дүүргийн нэг 10 жилийн хооронд зохиогддог математикийн бүгээ тэмцээнд төрүүлж ирсэн юм. Тэгээ хаяшлаагээ тэгээд жоо буруу юм жоо зөв юм жоо нөхөрч байгаа. Ерөөсөө би өсчин болоод өсчингээ ирнэ. Бүр сайн өсчин болох хэрэгтэй юм байна. Тэгэл 2001 оноос хойш ажилласан. Ажиллаад явсараагаад тэмцээн уралдаан гэж юу гэдэг юм бол гэж 5 онд нэг хотын тэмцээн үзээд тэгээд 6 оноос эхэлж улс хотын тэмцээнд ороод дүүргийн тэмцээнд анх ороод мөнгө медаль авал тэгэл урам орчихсон. Тэгэл тэрнээсээ улсын тэмцээнд нэг 2 орж төрүүлээд хотын тэмцээнд нэг орж авраг боллоо. Тэгэл 8 оноос эхлээд ингээд гадагшаа тэмцээнд явчихсан. Ерөөсөө ингээл одоо нөгөө өсчин болох одоо тийм ерөөсөө яг ингээд за би яг л энийг хийх ёстой юм байна гэдэг тэр зам өрөө та олж авсан байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө эцэгчүүд хооронд яриад дээ шүү дээ. Хүүхдийг ер нь сонирхолтой юмд нь явуулах хэрэгтэй юм байна. Тэргээрэл маш сайн амжилт гаргавал ер нь төхөм юм байна гэдэг. Сонирхлыг бол ер нь хорж болохгүй юм шиг байна. Сонирхолгүй юмд бол явахгүй юм л тий. Тийм шүү дээ. Сонирхолтой учраас одоо ямар ч бэрхшээлийг даваалга байхгүй. Одоо энэ тэмцээн уралдаанд явах чинь бас маш их зардал гарч байна. За гэр бүлээж ард нь орхиж байна. За тэгээд тусдаа ингээ холбоо байгуулаа явахад бас ингээл бэрхшээл зөндөө байна. Тэр болон хүний бас янз янзын зангаратгтай усууд байна шүү дээ. Тэр бүгдэнтэй ингээ зохицож ажиллах хэрэгтэй байна. За өмнөх бас хамтуудтайгаа бас зөв харилцаж хүндэлж явах хэрэгтэй байна гэд бэрхшээл зөндөө тулгарч байна. Тэгээд тэр бүгдийг бас дав туулаад идэв байна. Тэгээ нэг онцлог нь бас энэ жил тэмцээнд явахдаа би их нэртэйг зүг явсан. За 14 5-д явж хаад их нэр маань байнга үлддэг, араа даагаад үлддэг. Энэ жил хавар 100 визэнд орохдоо яаж иж байгаад нэг цаг явъя гэж бодоо цаг аваа. Тэгэл тэрэл өгсөн чи визэнч гараад тэгээ хамт явсан чи үнэхээр амар юм бэл. Яг ингээ цаг тулаад ингээ тэмцээн уралдаанд эхлэх гээл орохгүй л эхлэх чинь
маш их ерөөсөө амждаггүй байхгүй. Тэгэхээр ингээл ард ингээл хувцснаар бүх юм бэлдээл тийш нөгөө толгойтойгоо зуралдаад шүү дээ. Тэгээд арыг дагаал хажууд ингээ явчих. Үнэхээр сайхан багтсан юм бэл. Тийм ээ. Тэгэхээр ингээ тэмцээн уралдаанд оролцоход ялчгүй нэ. Ар гэр цацардаг үйлддэг тийм ээ. Тэдэн тавих анхаарал халамж төдий чивнийгээр бас багассан л байдаг. Магадгүй таныг ханчин яг энэ чиглэлэр чинь маш их дэмждэг байх та. Тийм шүү дээ. Одоо маш их дэмжиж ийн ойлгодог. Тэгэл ард нь тэгэл үлдэж идэг. За одоо тэгээ бас ингээ холбооны ажил гэж бас цаг зав муутал. Гэрээс гараад ажиллаа нэг жоохон хийн. За тэгээд бусад цаг дахиад холбооны ажил гээл. Одоо бид хүн бас 10 сарын 14-нд бас одоо энэ холбооныхоо бас хүлээн авалт монголтыг зөвхөн бие биш ингээд холбоогоороо сая тэмцээнд явсан багаараа нэг тэмдэглэдэг. Түрүү жил бас тэгж тэмдэглээ. Энэ жил бүр нэлээ өргөн үрээтэй орон нутгийнхаа үсчүүдийн үнэтэй бүгдийг дуудаад нэг юм цомхоо нэг баяр тэмдэглэлтэй нэг. Цомхон гэж байгаа л тийч 2-300 болчихтой. Тэ нэг тийм зүйл болох гэж байгаа. Тэгэл одоо ингээд араасаа дахиад ажлууд явж байгаа. 11 сарын 1-2-нд бас нийслэлийн тэмцээн зохион байгуулж байгаа. Улаанбаатарын зэрэгч албатай хамтраад. За тэгээ 11 сарын 9-өөс 13-ны хооронд бас Турк улсын холбоо манаас манай холбоог өөрсөн. Тэнд бас нэг юм ивент хийх гэж байгаа юм байна. Тэгээ бид үдэг ирээд одоо нөгөө энэ жил ингээ шагнал авсан, медальцтай авсан бүтээлүүдээ нэг хийж үзүүлээч. Турк ч маш их оловчтой болов. Жогоор чадвар таарав. Нэг жоох идэвхжүүлэх гээл. Тэндээ цуглахтаа бол асар олон хүн цуглалтай юм бэл. Тэгээ яг дэлхийн тэмцээнд орох гэх нэг жоох чадвар таарав юм уу, сурвалж семинар таарав юм уу? Цөөхөн оролцож оролцоод байдаг. Тэрийг идэвхжүүлэх гээл тэр Туркийн холбоо бол ажиллаад байгаа юм л. Энэ мэдчлэн та бүхний төлөвлөсөн зорхоор одоо очих газруудаас маш их байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Анх 15 настаас эхлээд үс засаж эхэлсэн гэж тэглээ. Тэгвэл одоо яг энэ үс засууд таны хамгийн одоо анхаардаг яг тэр зүйл чинь юу юм бэ? Магадгүй ингээд бид нүрийн хэлбэр юм уу? Эсвэл одоо тухайн хүний өсний нүр ширхэг гэж ярьдаг тийм. Одоо тэр нь юм уу? Яг юун дээр хамгийн их юу анхаардаг юм бэ? Анхаарах ёстой байдаг. Тэрэн дээр анхаарах зүйл бол юу штэ. За би энэ дээр анхаарах ёстой, тийм байх ёстой гэдээ би өөрөх үзэл бодлыг шууд тулгаад ижлэхгүй тийм. Хамгийн анхаарах зүйл тэр хүн юу хүсэж байгаа. Би өөрөөр ингээ гойцож байгаа тэр хүн таалагдахгүй бол тэгэл тэр чинь би муусч л бол таарахгүй. Тэр хүн л яг юу хүсэж байна, яаж суулмаар байна, маш сайн ярилцаж ойлголцож явах хэрэгтэй. Тэгэхээр ч бас нэг сэтгэл судлаач болоо явчихж байгаа. Тэг чинь. Тэгээд орж иж байгаа хүн болгон чи янз янз юм ярина, янз янз ааштай. Жүжигч юм байна те, дуурч юм байна ингээд бүх төрлийн талаар нь бид нар ярилцдаг. Маш сайн ярилцдаг. Тийм болохоор тэр хүний л ер нь дотоод сэтгэлийг маш сайн ойлгох хэрэгтэй байгаа дээ. Өнөөдөр ууртай ч юм уу, уцаартай ч юм уу байвал нэг өөр ярина. Тэрийг нь жоохон зөөлрүүлж ягаад яг ямар өстэй болох гэдгийг нь ойлгож авч иж тэгээд нэвтэйгэн болгоод царис ингээд гой ойлгоод өгөхөр, үсгийн гой ойлгоод өгөхөр тэр хүн дахиад өөр болоод ирдэг, гой болоод ирдэг. Тэрийг сайн өсчин гиндээ ирнэ. Зарим хүмүүсүүд одоо ингээд утсан дээр ч юм уу те ингээд нэг зураг татчихад би яг л ийм өнгөтэй өстэй болмоор байна. Би яг л ийм тайлтай болмоор байна гэдэг. Гэсэн шүү дээ. Яг модель ч юм уу, Европ ч юм уу хүний үс тэгээ янзалцсан үс те нэг бол те маш гоё ороож ингээд яац өстүүд харуулчаад ийм болмоор байна гэдэг байхгүй. Бас зохихгүй гэдэг. Тийм тэр үс нь болох уу болохгүй юу гэл. Тэгэл тэр нь дахиад ярилцгал асуудал гарч байгаа. Ерөөсөө л ярилцах. Тийм ярилцах. Хамгийн нэгдүгээр асуудал. Тэр хүн юу хүсээд байна, юу яриад байна. Миний ярьж байгааг ойлгож байна уу, ойлгохгүй байна уу? Ойлгохын төлөө л ярьсаар байгаа л нэг шийдэлд хүрж иж үсийг ажиллахгүй бол эн чинь ерөөсөө бүл бүтэн гоо сайхан явж байна. Хүний бараг л эрхтнээс эн чинь ялгаагүй байхгүй. Тийм. Үс сайхан бол зүс сайхан тийм. За мэргэжлийн өсчин нэвтрүүлэгт маань оролцож байгаа учраас энэ намрын тренд тайралт өсний өнгө ямар юм бэ? За энэ намрын тренд тайралт одоо яг хөтэ тухайн жилийнхаа одоо ингээд бүтээгдэхүүнүүд байна л да. Вела юм уу, Лондо юм уу, Шварцкопф юм уу. За тэр тэндээс ингээд бас нэг тухайн жилийнхаа брэнд өнгө төрхийг ер нь гаргадаг. Тэ? Тэдрийг дагаад бас ингээд тэр жилийнхэн өнгө тайралтууд янз янзын явагддаг. Түүнээс би одоо энэ жилийн өнгө тайралт юм байх хэрэгтэй гэдээ ярих бас утгагүй тий. Тэгэхээр ер нь бүтээгдэхүүнүүд, брэндүүд цаанаасаа бас тэр жилийнхаа нэг онцлогч юм уунуудыг ингээ гаргаа авчдаг. За бидний хувьд гэх юм бол тэмцээн уралдаан дээр жишээ нь ярих юм бол тий эмэгтэй хүсэн дээр маш их гаргадаг байхгүй. Энэ жилийнхаа одоо техникийг яаж гаргах вэ?
одоо энэ жил ямар жил явж гин шөө ингээ Монголын хээ угалц ямар вэ те өнгөхэд одоо цэцгийн өнгөнөөс ингээд яаж гаргаж ирэх үү эмэгтэй нэг креатив төрлөө гэдэг ба шүү дээ тийм хүү жишээ ингээд ингээ гаргаа явждаг. Тэгвэл бол ер нь жил гэлтгүүгээр монголчууд үсээ бол ер нь цайруулахаас их яаж мэдвэсэн шүү дээ. Одоо л ерөөсөө тэр easy болцсон. Бараг цайруулахаар л хуураад унаад ингэж яддаг байсан бол одоо ер нь тэр омбре бодолт байна, юу л вэ те бүгднийг ерөөсөө чөлөөтэй хийж идэг болсон. За залуучуудын гэх юм бол ер нь хөвчлэн 10 жил юм уу ер нь 20 хүрч байгаа залуучууд бүгд юм урт төстэй болсон. Wolfgat ч юм уу те урт төстэй болсон. Ер нь юм урт төстэй. Гадуур хараалгаар банднэр ер нь нэг юм сэсгэрстэй. Ажиглаа. Тэр жоохон нэг юм нэсгэр хоцтой болч яваад байгаа. Ажиглаа. За тэгээ. За бидний залуучууд гэх юм бол ерөнхийдөө нэг жоохон дээдл нь урт болцсон л гэдэг юм залуучууд л явж байгаа. Нэг хэсэг чинь одоо нөгөө манад эхнэрийн уурах гэл нэг кино гарсан шүү дээ. Үнжээ заасан шүү дээ. Үнжээ тарилтаар бараг зогсон зохиог бараг бүх юм хийдэг юм байсан шүү дээ. Айгуу сонио тий. Одоо л ерөөсөө яг л зөгтөг ч юм уу сонирхож байгаа нь тэгж тайруулна. Хүн бол тэхээ үлддэг гоё ч юм уу яг тэр кино үзэж тэгсэн шүү дээ тий. Тэгэхээр яг кино урлаг ер нь ямар нэгэн зүйл хүнд нөлөөлөх гэж байгаа тийм нөлөөлөл гэдэг бол амар. Тий. Сөрөгч байж болж байна, эрэгч байж болж байна. Тэр эмэгтэй хүмүүс чинь гэдэг шүү дээ ер нь ингээл нэг үсээ тайруулна гэдэг чинь нэг юм сэтгэл санааны нэг юм байгаад байдаг шүү дээ. Айгуу ороо босгоо үсээ шууд жижиглээ тайруулаа ичдэг тий. Тэгэнгүүт нөгөөдг нэг юм гайг болдог ч юм уу тий. Аваад бас зарим яг гэдэг шүү дээ тийм ээ. Ажил төрөл бүтэхгүй нэг л болохгүй байна. Готролд ороод ч юм уу тэгээд ирэхээр хамаагүй надад аваачихл гэдэг. Тий. Одоо тэр тийм хөө кино үзээд тэгдэг дайралт мэрэлт хэлэхдээ бол одоо тийм зүйл арай гайг болсон байна. Одоо тэгсэн байх уу тий. Одоо цаг үе өөрчлөгдөж байна. Техник технологи хөгжиж байна. Энэ чигээр бас нийгэмд ч гэсэн тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч байгаа. Хүний үзэл бодол ч гэсэн өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгэхээр тэр өсвөр насны охтууд бас ер нь бас дэмжиж гэнэ тийм Wolfgat гэдэг бас дайралттай л яваад байгаа. Ажиглал. Тийм шүү дээ. Эрвэхийн тарилт гэдэг. Ер нь дээр үеийн л цэцгэн тарилтахгүй бараг л. Тэр бүр дээр үеийн тарилт юм уу? Тийм богинохоо орой хэсэг урт руугаа бүгд ингэ шатлагдаад тайрцсан. Тэгэл сэлгээл хичээл яваад. Тэр шинээр гарч ирж байгаа тарилт биш юм уу? Биш, ер нь урд нь байсан л тарилталтай тэндээс нэг жоохон өөрчлөлт тарьчаад. Ер нь бол яг ингээд өсний загвар тарилтад ер нь өмнө байдаг. Ер нь ингээ баг зэрэгээр л өөрчлөгдөж цоо шин гэсэн байхгүй. Тийм шүү дээ. Одоо энэ Видал Сасон гээд тарилтын 8 шугам гэж байдаг. Яг эндээс бүх тарилтууд гарч идэг байхгүй. Тэгээд тэрнийхэн дагуу чи бүр дээр цогцсон дөрөн байж идэг. Тэрнийхэн дагуу бүх тарилтууд явчихдаг гэж байна. Тийм ээ тийм. За өсчөө ер нь мэрэгжилтэй маш сайн байх хэрэгтэй гэдэг та хэлсэн тийм ээ. Ур чадвартай байх хэрэгтэй. За тэгвэл үүнээс гадна яг ямар тийм одоо зан чанартай байх хэрэгтэй гэдэг. Зан чанарын хувьд гэх юм бол юу л байна л да. Чин сэтгэлээсээ л хүнд үйлчж байгаа хэрэгтэй. Сэтгэлээ гаргаж цасаагүй ус ер нь муу болдог. Би одоо ингээд манай сургуулийн төр маш олон шавнар төрж ин л 3-400-аад шавнар төрж байна. Өшөө ингээд хамт ингээд байж байгаа залуучууд ч байна. Өшөө орон нутгийн шавнарч байна. Та нар нэг л зүйлийг ойлгож байгаа хэрэг юу гэхээр тэр хүнээс мөнгө авсан ч бай, аваагүй ч бай, сэтгэлээсээ л засаад өгч. Маш сайн сэтгэлээс. Сэтгэлээ гаргаал үйл тэрийг өшөө бүр гоё болгоол өгдөг байхгүй. Ингэсийгээл орхиод үйл хоёр гартаа байх юм бол амьдралчсан чамд ингээд хоёр нүур үзүүлнэ. Нэг л гоё юм зан чанартай, хүн чанартай бай гэдэг байхгүй. Тэгэхээр өөрчлөлтсөн хүртэл тэрийг ойлгодог, мэдэрдэг. Монгол хүмүүс чи аягүй мэдрэмжтэй шүү дээ. Хоёр ирэх болонд нь хоёр өөр янзарсаад бол мэднэ. Уурлан тэгэл тэр хүн яах вэ гэхээр өөрчлөгчгүй л болно л гэсэн үг байхгүй. Өөрчлөгчгүй болоод тэр нэг хэрчин л ашиг орлогогүй бол тэр амьдрал нэгцүүдэд ирнэ л гэсэн үг. Тийм болохоор тэр хүн мөнгө өгнө үү, өгөхгүй вэ нүү, дараа өгнө үү хамаа байхгүй. Яг л нэг зангараад нэг сэтгэлээрээ байвал тэр гарч байгаа ус яг л нэг л хөвтэл гараад байгаа байхгүй. Үг нь. Нэр яг тэгдэг шүү дээ. Чин сэтгэл яг мэдрэгддэг ш. Би ч одоо аливаа зүйл тийм. Одоо энэ таны хийж байгаа одоо ажил ч гэсэн бас яг хүн гоё сэтгэлээсээ хийх юм бол сэтгэлийн хариу эзэн нэг зэгт эргэж ирдэг гэж байгаа байхгүй. Юу тарин тэрийг хуурна. Жилийн дараа ч юм уу ер нь хүнд муу юм их гүмсэл гэж бодож явдсан шүү дээ. Нэрэл яг тэгдэг дээ. Одоо ингээд бид хэд эмгтээчүүд аалангай их ингээд өсчөнд ороход нөгөө хүмүүс магадгүй уцаар арчаад надад үйлчлэх тэр мэдрэмж надад ямар байх вэ гэдэл ийм жоохон зүйлээс л ерөөсөө бүгд ингээд мэдрэгдээд эхэлдэг. Тэгэхээр энэ болгон дээр тухайн одоо өсчүүд маань
маш их одоо чин сэтгэлээсээ дурлаж хайрлаж тийм ээ ингэж хийх ёстой юм байна гэдгийг одоо та байнга мэрэгжлэхгүй юу. Тийм тийм яг тийм. Түрүү бас хэлжлээ мэдээж ингэ нэг шантрах хуйч гэдэг юм уу тиймэрхүү зүйл их байна. Одоо санхүү мөнгөний асуудал ч гэсэн байдгаа гэдэл ярьжлаа. Яг ингээд шантарчих яг энэ үедээ та яг өөрийгөө хэрхэн яаж зоригжуулж байна? Баг хамт олноо яаж зоригжуулж байна? За магадгүй за тэрэн дээр нэг алдаа гаргачлаа даа гэдэг ингээд гониглаад те одоо яах вэ? Би эсвэл чадахгүй юм байна гэд ингээд шантарч байгаа хүмүүс та юу ямар уран зургийг үгийг хэлдэг юм. За одоо ингээд тэмцээн уралдаанд явахлыг харагддаг. Хүмүүс шантарна, ядарна, зүдрэн тэр юунтай холбоотой бол бас нөгөө амралт юутай холбоотой байна. Тархитлагаа нь бас ингээд өшөө ачаал их байгаа даа тийм ээ. Одоо тэр манкантлогыг л ярьсан шүү дээ. Тэрийг ингээд тайрахын тулд бид тэр дотроо маш их зүйл бодож яг тэр хэлбэрийн дагуу дотроо дахиад тайралт явуулдаг байхгүй. Энийг тайрахын тулд чи толгойн дотроо энэс өөр зүйл битгий байлгаа. Яг л зөвхөн энийг байлга. Өөр асуудалтай бол битгий нэг толгойн дээр хүрээ зүгээр орчих битгий нэмэр гэдэг. Тийм гоо бодлоо маш сайхан зэгцэж. Тэгэхэд ирэхээр чин шантрах зүйлгүй болчих واخгүй. Нөгөө нэг ар гэрээ асуудал ч юм уу, найз нөхд ч юм уу ингээл ажил ч юм уу нэг жоохон асуудлууд бохимдах зүйлс байдаг. Тэрнээс болоод ингээд стресстэй ч юм уу шантраад байдаг واخгүй. Шантарч ивэл зүгээр бэлтгэлийг орхичихоо. Түүнээс ингээд маш олон бодолтой ингээд байгаад их юм бол тэр нөгөө тэмцээнд хийх гэж байгаа толгоон тэгэл эвдрэл туссан шүү дээ. Ар гэртэй асуудалтай бас ингээд бас зөндөө юмтай тулгарна шүү дээ үүд чинь. Өдөр жоо хайслаагээл чүн өрөө бэлтгэлээ хийн ар гэрийн улсууднаас уцтан залган тий. Тэгэл ойлгох юм байна, ойлгохгүй юм байна. Тэгэд ирэхээр яг нэг стресстэй тэрдэг. Тэгэд ирэхээр яг шантардаг. Тэгэд дэвэл хэрэггүй 1-2 хоног амарчгаа. Нэг бол орой бити бэлтгэл хий, өглөө сэргийг дээрээ хий. Толгойн яг нөгөө цэгцтэй хийж бодлоо. Тэгжиж хийхгүй бол худлаа хат. Маш сайн төвлөрөх ёстой гэсэн үг тийм. Толгойн дотроо тэрнээс өөр зүйл байлгахгүйгээр л бодож хийхгүй бол тэгэл дахиад нэг зэйтэр бүд олцсон. Дахиад нэг толгой авахны яг захиалаад ийж амжих болчдөг. Нэрэлээ нэг юм стрессцэн бухимдсан үед яалтчгүй олон бодол орж ирдэг. Тэгээд зарим зүйл дээр заста болидоо л гэж бодох үе зөндөл байдаг шүү дээ. Тэгээ бүр туурчдаг байхгүй яг юу их гэж байгааг мэдгүй болчихно. Тэгэхээр хоёр гар юу их толгой ажиллахгүй юм чи тээ. Тэгээл яг тэмцээн дээр хүртэл гарахын өмнө хүртэл ингээл сандраал янз янз бодоод байл битгий юм бодоо. Одоо чинь бүтээл хийгэн тул детачсан юм техникүүд байгаа шүү дээ. Тэр бүгдийг яг толгойн дотор дарааллаа чийжлээд ингээд тэрийгэ бодоо байж. Өөр юу бодоод идэх юм. Шагнал медаль удаад техниктэй байхгүй. Тийм бодгол юм бол худлаа болчих واخ. Ингээл ихнээс ахгүй л юу их юм бүх багж ялэлгийн нааш цааш нь ингэж болох юм бүх юмаа бэлчих. Бид чинь ингээл гарахад төлгийн урдуур дүүрэн багжтай ингээд хажуугаараа чамдаантай тэргүүрээ дүүрэн багжтай гардаг واخ. Нөгөө тайрал шуулт юм. Тэгээд өөр төрлийн багж нар. Тийм тэгэл ингээл артлаа нөгөө тайрдаг гэсэн шүү дээ. Тэн дээр чи ингээл хотог орж ийн, хоёр янзын шулуун хайж орно. 2-3 янзын сам орно. Өөрөөсөө ганц юм болох юм шиг. Тэгээд ингээд сенситивл хэлэх чинь дахиад нэг угсахдаг сам орно. За тэрний ардаас нэг ширхэг нийлүүлдэг сам орж ирнэ. Дахиад нэг юм гахаа өснө нэг юм сам байдгийн тэр орно. За тэгээд лак шайн гээл зөндөө өчнөө мөрдөг байхгүй. Тэгээд тэр бүгдийг л чи бодоод ингээд зэгслээ хийжээгэл. Манай багтаас тийм сандраа хүмүүс бий л дээ. Ааха тийм байх. Яг нэг толгоон зэгсэрж өгдөггүй тэгээд байгаад идэг. Тэгвэл одоо яг таны хувьд үс засалт гэдэг урлаг уу эсвэл энэ мэрэгжил үү эсвэл магадгүй энэ таны хувьд амьдрал чинь юм болоо. Тайлал нь энэ нэг тий үс засна гэдэг бол одоо урлаг хөтлөө хөгжиж байна. Тэр дэлхийн аврын тэмцээн дээр очиход тэнд бол зүгээр дан урлагийн бүтээл байж байна. Манай ихнэр л хэлсэн л дээ тэрийг яг ингээд за яг шагнал авах бол яах вэ? Яг ингээд тайзан дээр гараа тэр 2-300 зэрэг эхлэхэд тэр мэдрэмж амар юм билээ л. Юу болдог бол яа амждаг болов яадаг бол тачгин гэж юм чинь энд дүүрсэд би тэгнэл тэр айгүй хэцүү юм билээ гэл тэр чинь нэрээсээ ингээд урлаг хөлөө өгчөж байгаа юм тийм ээ. За миний эзэмссэн болоод ирэхээр чинь яг мэрэгжил бол ажиллаж байгаа. Ганц мэрэгжил энэ гүрээ би хоолоол байж чинь хэрэг амьдрал бол авчих байгаа тийм. Юм л та тэгээд чин мэрэгжил бол нэг дэлхийн топ 5 мэрэгжил дотроос орж явдаг мэрэгжил байхгүй. Монголд одоо яг л тийм болохын төлөө зүтгэж штэ байдаг хүмүүс. Тийм болоосоо ч гэж хүсэж байна. Угсаа чинь насар том мэрэгжил байхгүй. Ер нь ингээд хараад үзээр өнцөг булан бүр өсчин гоо сайхан аймаг сум тий Улаанбаатар
хэдэн зуун мянгаараа бүгд тэднэрээр үсээс суулж байна. Тийм ээ. Ус ургаалаа. Яг хангас нэг хүн өөртөө хайжилдаг л баг. Гадаад төчөнд бас л төсчд байж лээ. Энэ олон жилийн турш тэгвэл та нэг мэрэгжил болтлоо. Одоо ингээд өөрөөтэй амьдрал болтлоо, урлаг болтлоо одоо ингээд явчлаа гэд дөнгөж сая та хэллээ. Тэгвэл таныг яг одоогийн энд энэ өндөрлөгт хүрэх хүртэл чинь хамгийн их нөлөөсөн зан чанар гэвэл яг ямар зан байдал чинь одоогийн өрнөний таныг бий болгосон юм бол тэр ч бодвол тууштай зам юм да. Одоо ч болоогүй шүү дээ бас дахиад тань байна тий. Нэг холбоо өдөртөж авч явна гэдэг чинь бид бүгд нийт 20 үүсгэн байгуулагчтай. Бид бүгд бас нэг дарга зэрэггүйгээр яг нэгэн ижил ийм санаагаар ингэж явцгаая. За тэгээд тэр дунд өшөө зөндөө бэрхшээлүүд гарна. За энэ дээр л хүн тууштай байх хэрэгтэй байна. Альва юм тууштай байж ижил болох юм байна гэдэг. Би Монгол улсаас одоо Аз төвдлөгийн өөмсгийн холбооны тэмцээнд явхад би нэг ч удаа алгасч үзээгүй. Бүгдтэй начиг алгасч үзээгүй юм байхгүй. Тэгээд одоо ингээд холбоо байгууллага ингээд бид хүн явж байхад энэ байгаа энэ цаг хугацаанд бас тууштай байж байгаад энэ мэрэгжлийн салбарыг бас нэг нэлээд тий яг энэ нэвчтэй байгаа үедээ нэг өндөр дөргөөд нэлээд өөр төвшөнд авчиад дараагийн үедээ өгжижлүүд нь баг санаа амрах байгаа да. Хүмүүс тодорхой хэмжээгээр илүү таниулж иж тий мэрэгжлийн үнцнийг ойлгуулж. Тий яа тэгвэл энэ мэрэгжилтэд энд үг хайртай учраас тэгтээ чи гоё штэ тиймстэй хүн сурч мэдсэн эзэмссэн мэрэгчлэрээ төвдлөхийд ингээд ур чадвараараа өрсөлдөөд бусад орнд ч гэсэн хөгжөлтөө байж байгаа штэ. 79 жилдээ зохиогдож байгаа тэмцээнд Монгол улс зөвхөн 18 дахь орж штэ. 79 жилийн турш удаал оролцож штэ. Дахиад цаана бүтэн 60 жил хоцорсон байсан байгаа. Тийм байна тий. Тэгэхэд төвдлөхийд очиод бид хүн Монгол хүн ямар ур чадвартай ямар их IQ-тэй байд юм бэ? Төсөв төвчээртэй байд юм гэдгийг харуулж чадж энэ монголчууд сүулт орж ирээд үнэхээр гайхалтай байна гэдэг. Одоо биднийг маш олон залуучууд үзээд сонсож байгаа л да. Тэгэхээр яг энэ мэрэгжил ямар гоё юм бэ? Би яг ийм өсчөн одоо мэрэгчлээ болмоор байна гэд бодоод сууж байгаа олон залуучууд байгаа. Тэгэхээр энэ залуучууд та одоо яг юу зөвлөх вэ? Ер нь яг энэ залуу хүмүүсүүд залуучууд бид зорилготой хүрэхийн тулд яг юу мэдэрч авах хэвтэй, яг юуг туулах хэвтэй гэдэг талаараас та зөвлөгөө өгч. Одоо энэ сургалтын төвүүдийг ингээд төгсөөд гарч байгаа өсчөнгүүд месүтийг төгсөж байгаа хүүхдүүд байна тийм ээ. Нэг л зүйлийг маш ойлгох хэрэгтэй. Зөвхөн эзэмшээд энэ мэрэгчлэр зөвхөн нэг зааланд ч юм уу нэг захын оролт ч юм уу нэг подолт ч юм уу ороод өссаад ингээд байгаад байдаг. Байгаал өдөр байсаргаал 4-5 жил болдог. 10 жил болсон байж байдаг. Тэгчээд би мэрэгчлэн хөдөл ажилласан гэдэг байхгүй. Одоо би тэгчээд мастер ч юм болмоор гэсэн хүмүүс чи зөндөө байдаг. Мэрэгчлэн хөдөл юу ч хийгээгүй байхгүй. Яг хэсэм дээр өөрийнхөө зүгээр л 5 4 хөдлөл байсан байгаа. Тэгээ тэр нахаачгүй. Байрнаас хөдөлж чадаагүй. Байрнаасаа хөдлөөгүй. Тэгэхээр бити тийм байгаасаа гэж үзэж байна. Энэ мэрэгжил бол өөрөө хөдлөөд өөрөө хичээгээд өшөө дахиад сурах боломж байна үү тал бүх юм нээлттэй. Жинхэнэ хөдөлгөөд ертөнцид яваач ингэж байдаг бол зүгээр бүх юм нээлттэй. Өөрөөгөө л цэнэглээл хаана юу вэ? Сурч мэдээл яваал өшөө тэмцээн уралдаанд ороод өөрийгөө хөгжүүлээл ингээ яваалах юм бол нөгөө олдог орлого нь улам нэмэгдээл гэсэн. Шөөний зүгээр нэг дандалах хэддэгс бол маасалтай болж байна, сахартай болж байна гэсэн үг тий. Тэгэхээр яг төгсөөд ингээ ажиллаж байгаа хүмүүс байдаг. Биш байдаг. Зөвхөн нэг байранда байгаа л гэдэг. Тэгсэрнээсээ би энд алж юм л гэдэг. Юу болоод байгаа зөвхөн хідэн үйлчлүүлэгч нар үсгийг л засаж байгаа болохоос биш тий. Өшөө дахиад юм сураад өөрийнхөө чадахгүй байгаа юу вэ? Бүгдийн сурахын төлөө бас ингээд тэр олж байгаа 5 цагаа тэрийг дахиад өөрөөсөө хөрөнгө оруулалт хийгээд л тий. Яг үнэ тий. Бусдад хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү дээ. Тийм байгаас л гэж маш их зэгтэй одоо энэ сургалт төгсөж байгаа юм тий. Тэгэхээр байнга өөрийгөө одоо ур чадвартай болгох тал дээр мэдлэгийн одоо нэмэх тал дээр тий хөгжүүлдэг одоо тогтмол хийх ёстой гэсэн үг байна шүү дээ. Тэгэхгүй хайж болохгүй. Хайж болохгүй. Түрүүс наа чи их сургуульд ороод 4-5 жил сураад ингээд заавал магистр, докторантур гэж ахиулах гэж байгаа юм биш шүү дээ. Жижиг өшөө сурах юу вэ? Хаана мундаг хүмүүс вэ?
Хаана ямар сургалт амжаа явж ийн байнгын суралцж явах хэрэгтэй. Тэгэхээр би хүмүүлгээ гэж хэлж байгаа юм шүү дээ. Ер нь тэгж явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Хаана сургалт болж ийн тэн дээр очиж явж л байдаг. Одоо сургалтууд маш их зохион байгуулагдаж байгаа шүү дээ. Одоо 10 сарын бас 6, 7, 8-нд хятадын мөр мундаг артист, ус будалтын мастер артист ирэх юм. За. Полон Монголиа гээд брэнд уу одоо 70 сайрст үгээд тэрний нэг захирал залуу бишрэлдэг гээд ихнэр нас үсэж байгаа. Сайн манай дэлхийн аваргын тэмцээнд Creative Color гэх төрлөөр оролцсон. Эмэгтэй үсний. Тэр маань бас ингээ үрж авчирж байгаа. 150 хүний бүрэлдэхүүнтэй сургалт хийх гэж байгаа. Монголоос. Тэгэхэд одоо 130-аад хүн бүртгүүлсэн. Зөвхөн дангус бодолтын төрлөөр. Өөрөө юм брэнд бүтээгдэхүүнтэй ус гэмтээхгүй хэд цайруулж гисэн чи яач гэмтэхгүй. Буцаал яг л өөр юм шиг болдог. Тийм өндөр сургалтыг бас манай Алтан гарал Батантай зохион болгож байгаа. Тэгээд холбоотойгоор самтаж ажилтээ. Тийм энэ жил бас дэмжигч байгууллагаар ороод манай спонсор байгуулга болсон. Энэ нэг усны будаг одоо энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд бас ингээд улам шинжлэгдээд байна тийм ээ. Урд нь одоо бүр ингээд жирэмсэн хүн хүртэл ингээд бодуулах боломжтой тийм будаг гэл дотроо бүр хэдэн янз байгаад байгаа юм би. Бага шүү дээ зөнтэй. Одоо хууч ингээд хүнд хашил өгдөг ч юм уу. За өсчөндөө өөрт нь бас нэг юм төвхтэй байгаа гэсэн бол одоо ямар ч тийм асуудал болсон шүү дээ. Бүр үнэртэй, үнэр хүнтэй байгалийн гаралтай. Монголд зөндөө брэнд орчихсон. Зөндөө тэнд орж ирдс маань нөгөө өрсөлдөөн чанар сайжирна. Муунууд нь тэгэл ингээл хасагдал явах. Зах зээлээс хасагдчихэл хасагдал явах тий. За баярлалаа. Радио гишүүн нэвтрүүлэг ярилцах цаг хугацаа өндөрлөх болсон байна. За тэгээд өнөөдөр бидний асуулгыг хүлээн авч бидэнтэй бас ингээд дэлхийн цомыг тэр дундаа энэ алтан цомыг хэрхэн яаж гардаж авсан тухайгаа одоо энэ одоо тэмцээн маань хэрхэн яаж зохиогддог гэд олон зүйлийн тухайс хамтдаа ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын төлөвлөсөн, ботсон, зорж байгаа одоо бүх зүйл нь бүтэмжтэй сайхан байгаасай гэж хүсэж байна. За тэгээд нэг танай ажлын хамт олонд бас амжилт хүсье. За тэгээд дэлхийн аваргын тэмцээнд оролцохч бас нэг энэ цомыг хүртэхэд бас Алтан гар холбооны болон энэ Монгол улсын шгшээ баг вэжж чинь энэ холбоо бүрдэж штэ бас тийм ээ. За энэ ард дээр бас Монгол улсаас бас 3 шүүгч оролцсон байгаа бас. Мекапын шүүгч, манай инх чимэг, эмэгтэй усны шүүгч, хулан, эмэгтэй усны шүүгч, отхоо гэдэг. Отхоо маань бүр 15 жил оролцож байгаа. Тэгээд дээрэс нь бас 3 тренер багштайгаа чинь зөвхөн оролцогч нар биш байхгүй. За эрэгтэй усны тренерээр одоо инх ялт гэдэг. Эмэгтэй усны тренерээр хулан шүүгч маань бас тренер хийсэн. За мекапын тренерээр инх цэцэг гэдэг. Ийм бүрэлдэхүүнтэй оролцоод. Тэгэд ингээ шүүгчнэр бол яг шүүж яхад гэтээ Монголын төрлөөгөө шүүлэхгүй бас ингээ зөрүүлчихдэг. Тийх байх. Тэгээд улсын шүүгчүүд ингээ тусдаа. Ер нь идэвчний шүүгч байсан би. Яг тэр дэлхийн холбооч зөндөө штэ. Ус болгоноос шүүгчтэй. Тэгээ шүүгчийн эрхийг авахын тулд бас бид чи 3 сард Милан явж шүүгчийн эрхийг авсан. Семинарт оролцож иж. Тэгээд яг тэр ОМС дэлхийн холбооны нэг төрөлд нэг юм 5-6 шүүгч байдаг. Яг холбооны шүүгч. Тэгээ энэ жил бас манай нотхын инх чимэг хоёр маань яг дэлхийн холбооны шүүгч болж чадсан. Яаж чадсан мэй бол отхын маань бүр яг 15 жил явж байгаа. 15 дахь удаага. Бас л өөрийнхөө зардлаар шүүгч ээж эрэхтэй багаас тасгалжуулж. Тэгээ энэ жил бүр ОМС холбооны шүүгч гэж. Тэр шүүгч яа бол үнэхээр давуу эрэхтэй тэр хүн асар их олон жил явсан дуршлагтай. Шин шүүгчнэр зөндөө орж ирж байгаа л т. Гэхдээ тэр ОМС-ийн шүүгчдийн оног ерөнхийд нь ингэж харьцуулж дүгнэдэг. Тэгээ инх чимгийн хувьд гэх юм бол бас нөгөө талбайн координатор буюу тэм талбайн зохион байгуулагч, тэмцээний зохион байгуулагч сүүлийн 2 жил хийсэн. Тэгээ энэ жил ялтгүй бас юуруу орсон. Тэр ОМС-ийн холбооныхон шүүгч болчихсон. Тэгээ яаштай бас маш их талархаж байна. Тэ бас бид ч бас ингээд урдаа нэг юм талхлах нүртэй болж шít бас. Очиход бас одоо дараа жилийн нэр чинь ОМС-ийн холбооны шүүгч юм чи өргөдөөд очин дараа жилээс бас нэг зардал мардлаа бас даалгах нь тэр чинь тодорхой хэмжээний буудалд байрлах тий. Яг тэмцээн болох 3 хоногийн өдрийн бүх шүүгчнэр мөчнөр ч юм уу яг тэр ОМС-ийн холбооны удирдлагууд нь байрладаг газар байхгүй. Тийм байна. За маш том баг оролцоод ирсэн байна. Зөвхөн одоо өсчөд биш.
шүүгчэд гэдэл энэ дотор маш олон хүмүүсүүд бас багтсан байна. Ингээд радио кафе нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. За манай өнөөдрийн зочин бол Алтангар Монголын Өсч онгой цацалчдын мэргэжлийн холбооны тэргүүн хос шагаа салууны захирал, за дэлхийн аварга цомын эзэн Алтан шагаа байлаа. Маш олон зүйлийн талаар би тандтай ярилцлаа. Ер нь одоо яг энэ монгол хүний уран сэтгэмж, дээрэс нь тууштай хөдөлмөр, мэрэгжилдээ дуртай байна гэдэг тэр чин сэтгэл. За өдийг хүрсэн одоо энэ сурсан одоо энэ мэрэгжлийнхаа ур чадрыг одоо дэлхийд таниулж Монгол гэдэг энэ нэрийг одоо маш олон оронд танилцуулж бүр ингэ нэрээ дуудуулна гэдэг бол хамгийн том одоо бахархалт зүйл байдаг. Энэ бүхнийг хийж чадсан энэ хамт олонд дахин баяр хүргэе. Тэгээд радио кафе нэвтрүүлэгтэй хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.